Сайн байцгаана уу мэндэ манайха. Нэг юм хэлье. За хулгай авилгал хоёртай бүх цаг үед, бүх төрлийн засаглалын үед ямар нам хүн төрийн эрхийг барьж яснаас үл хамааран тэмцэж цээрлүүлж хулгай авилгал хоёрыг жигшиж үгүй болгох шаардлагатай. Ийм нөхцөл байдлыг бид бий болгох хэрэгтэй, нэхэх хэрэгтэй, шаардах хэрэгтэй, одоо хуулийн хариуцлага тооцоолох хэрэгтэй энэ бүх бузар болоод. Тийм учраас бид одоо ямар нам, ямар хүн, ямар сайд, ямар фракц байгаагаас үл хамааран бүх цаг үед тогтвортойгоор, шударгаар энийг нэхэж шаардах хэрэгтэй. Бидний хүүхдүүдийн ирээдүйгээс одоо хулгайлж байгаа албан тушаалаа ашиглаж авилга авж байгаа нэгж байгаа авилгачд төрийн нэрийг барьж өндөр албан тушаалд хүрж хулгай хийж байгаа бүх төрлийн энэ том яригадаад байгаа нүүрсний хулгай, тэр ногоон автобусны хулгай, албан тушаалын гэмт хэрэг хулгай, офтекерний хулгай, 10,000 төрлийн хулгай хийж штэ энэ хулгайчнууд. Энэ олон хулгайч, энэ олон авилгалчдыг бүх үед яг нэг хിവэр нэг маягаар цээрлүүлж одоо хуулийн хариуцлага хүлээлгэж бүгдийн тэр байх ёстой газар нь хариуцлагыг үргэлж шоронд нь явуулах хэрэгтэй. Тэгэхээр би яагаад энийг хэлж ийн гэхээр энэ манайхаа айгүй муухай улс төрч юм аа. Энэ нам дэгж ийн, тэр фракц ингэж ийн, энэ хүн дэгж ийн. Аль нэг намын хулгайч биш, зөвхөн энэ фракц намын хүн бол хулгайч гэдэг энэ үзэл бодлоос салах хэрэгтэй. Хинч бай бидний хүүхдүүдийн ирээдүгөөс хулгай хийсэн бол авилгал нэхэж албан тушаалаа ашиглаж авилгал авсан, нэгсэн эсвэл ингээд хулгай хийсэн энэ хулгайч нар бол хинч бай, альч нам бай, альч албан тушаалтанд дарга цэрэг бай, бүгд хуулийн хариуцлага яг адилхан хуулийн хатуу хариуцлага хүлээгээд шорон руугаа явж явах ёстой ш. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр ард иргэдээ монголчуудаа бид нар альч тохиолдолд, ямар ч тохиолдолд хулгайч авилгач нартай тэмцэх таатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд бүх талаар тэрийг дэмжиж, шаардаж, шахаж энэ авилгач албан тушаалтан хулгайч нарт хариуцлага тооцохыг нэх хэрэгтэй ш. Зандан шадрын ерөнхий сайд бүх хулгайтай, бүх төвшөнд хатуу цуцшгүй, буцалтгүй тэмцэж энэ улс орны ирээдүйг сайжруулна. Энэ хулгайч нартай тэмцэнэ гэж хэлсэн. Хуульчид дотоод иргэн сайд болсон их хоёр бас болохоос ч өмнө тэгж хэлсэн. Одоо ч болчоод тийм юм ярьсан. Хулгайтай эвдрэхгүй гэсэн, наймалцахгүй гэсэн. Энэ олон янз бүрийн хулгайд орооцолцсон их хурлын гишүүд, сайд дарганаар албан тушаалтангууд наймалцах юм явах үе, бодлоо ингээд мартагдах үе. Энэ тэр ярьж исэн ирч чинь сулрах үе. Тэгэхээр энийг бол бид нар хэрхэн хүлээн зөвшөөрж болохгүй хатуу нэхэж шаардах хэрэгтэй шүү манайхаа. Хатуу нэхэж шаардах хэрэгтэй, сануулах хэрэгтэй. Тэгэхээр ийм таатай нөхцөл үүссэн байгаа тохиолдолд бид байнга сануулж, шаардаж, нэхэж ингэж явах хэрэгтэй. Хулгайчид буюу авилгалчдад ямарваа нэгэн харьяаллаас үл хамааран фракц, нам, бүлэг, албан тушаал, нийгмийн гарлаас үл хамааран үндсэн хууль заасан дагуу энэ хууль яг хатуу чанга тэгш үйлчлэх ёстой шүү. Хэрвээ та нар хувилдаад энэ хулгайч нараа хуулиас гадуур авч үлдэх үйл ажиллагаа явагдах юм бол түн бол харж байгаа, мэдж байгаа бид нар нэхэж шаардна, бид нар харж байгаа, мэдж байгаа шүү. Бидний хүүхдийн ирээдүгээс хулгайлдаг энэ бүх хулгай, энэ бүх авилгачтайгаа яг ярьснараа хатуу, цуцшгүй, дуустал нь бүгдийг дэрлүүлж, цэвэрлэж нийгмээ хулгайчгүй, авилгалчгүй ийм болгохын төлөө тууштай хатуу бүгдээр бүх төвшөнд ерөнхий сайдынч тэр хууль зүйн дотоод иргэн сайдынч тэр бүх албан тушаалтангууд нь бүгд дор тэмцэх хэрэгтэй шүү. Одоо ажлын үүргийн хувьд ерөнхий сайд, хууль зүйн дотоод иргэн сайд хоёр өөрснөө амлаж авсан үүрэг ажил учраас та хоёр дээр бол харин бидний илүү том шаардлага, шахалт, хяналт ирнэ. Нэг хулгайч нь нөгөө хулгайчаа хулгайч гээд улс төржөөд хулгайгаараа наймалцаад ингээд хуурай цнаас гараад ийм хөгийн новшийн байдлаар таслан зогсоогоод аасайгүй энэ тэнд ингээд худлаа шоодож попорж тэр хулгайч, энэ нам тэглээ, тэр нам тэглээ гэхээ болоод ардын нам гэлтгүү, арчилсан нам гэлтгүү бүгд хулгайч нараас салах хэрэгтэй байна. Бүгд үнэн шудраг болох хэрэгтэй байна, байх хэрэгтэй байна. Арчилсан наманч засгалж ийсэн тэр, ардын наманч засгалж ийсэн тэр
бүх энэ лалрын хогийн хулгайч луурчин авилгалч энэ новшин шааруудаасаа салж бүгдэнд нь хатуу хуулийн хариуцлага үүрүүлж шоронд нь явуулах хэрэгтэй байна. Тэгжээж Монгол улс хөгжиж шүү.